Найзуудаа та бүхэндээ сайхан гайхалтай өдрийн мэндийг Дархуул аймгийн Цагдаагийн газраас хүргэж байна. За 20 хэдхэн настай цэл залуухан за хоёр хүүхдийн ээж нэгэн бүсгүй одоо ам хохирсон юм харамсалтай бөгөөд эмгэнэлтэй хэрэгүүд одоо гарсан. За тэгээд миний хувьд хоригчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөр одоо ажиллаж байгаа бөгөөд сая ирээд сайн байна уу шинжээчийн дүгнэлтэд танилцаад гарч явнаа. Тэгээд тэр их хөвгөрөх няцрал зулгаралтай үгээр хэлшийн одоо аргагүй. Зүгээр эндээс юу хэлчихсэн бэ гэхээр зарим нэг залуучуудаа хандаж хэлэхэд айлын охиныг жаргаана гэж авч суучаад одоо жаргаад чадахгүй юм бол тийм ээ ядаж зовоохгүй баймаар байна шүү дээ. Зовоохгүй зүгээр салж хэрэгтэй биз дээ. Тэгээд салж чадахгүй зодон тамлан за тэгээд эцсүүлд нь нэгнийх нь амь байхгүй болж штэ. Энэ бол амар харамсалтай зүйл байхгүй. Алс холын баруун хязгаараас Эрдэнэ ном сурах гэж Дархан хотод ирээд за тэгээд нэгэн залуутай танилцаад гэр бүл болсон. Эцсүүлдээ амиа алдаж байна те. Аав ээж нь хүртэл чиний охиныг өөрийн хүүгчгээ харж хандаж явна гэж хадаг яндар одоо тавьж баруун аймагт очиж гууж авчирчаад өнөөдөр тэгэл тэр халуун ам байхгүй болцсон байж сайн байна уу? Энэ бол үнэхээр харамсалтай бөгөөд эмгэлтэй зүйл шүү.